Ямар гоё юм бэ. За миний охин анх удаа гэрээс хоол амрах чинь ерөөсөө арай сандарч болохгүй шүү. За миний охин бай. Би зүгээрээ. За шүүдээ миний охин хэрэг унтаж чадахгүй ээж рүүгээ шууд залгаараа ээж шүнээс нь чамаагүй дахиж ирэл хөхөө гаргаж тавиал хүүгээсээ нам хуурал нь штэ. Яах юм бэ? Хэрэггүй ээж. За миний охин тэгээд хоолоо сайн ажиллаж идэрэн юм. Усаа сайн уугаараа гүдэг. Аяг тогоо сайн хураагаараа цодох. Хүүхдүүд дэвтэй байгаараа ходог. Багшийнхаа үгэнд орохгүй бай. Ээжигээ санаад уйлж болохгүй шүү. Ээж би одоо том болчихсон штэ. Миний охин өглөөдөө заав шүтээ байгаараа. Өдөр хоолоо идчихэдэ шүтээ байгаараа. Орой унтахаа өмнөөс шүтээ байгаараа. Шөнө аман цангаад зэрүүл бас давхар шүтээ байгачаарай заа юу. Тэгэж их шүтээ угааж яах юм бэ ээж? Юу угаалгүй байдгийг ээж нь бүр өдөрт 200 удаа шүтээ угаадаг юм чи. Ээж та юу яриад байгаа юм бэ? Ээж нь чамаас анх удаа л юм хоол ээж үзэж байгаа болохоор садраад айгүй хийцэн байна ээж нэлээ. Битгий уйлаж би энд амрах цагаас ямар дайнд явах гэж штэ. За миний ялахур ээж рүүгээс 5 минут болоод заргаад байгаа. Тэгвэл ээж солиод их болно шүү. За яв юм. Сайн байна уу? Оо сайн байна уу. Та хүүхдээ санаа зовлтгүй. Би танд гэр спорт клубыг танилцуулъя. Оо за тэгээ баярлалаа. Манай гэр спорт клуб нэг ээлжиндээ 100 хүртэл хүүхд хүлээж авах чадaltaй бөгөөд амарч байгаа хүүхдүүд маань цэвэр агаарт орчин үеийн доом гэрт байрлах ба энэхүү доом гэр маань агаар сайн солилцдог. Оройд дэше од арах боломжтой 5 тухтай гэрүүд байна. Хамгийн гол нь манай гэр спорт клубт ирснээр бид таны хүүхдийн эрүүл мэндийг цэвэр агаарт спортын үйл ажиллагаануудаар дамжуулан чирэгжүүлж, бие бэлдрийг нөгжүүлж, шин дэжилтэй хоолоор дархлаажуулан зуныг зугаатай өнгөрүүлэх боломжийг бүрэн хангаж өгнө. Спортын сургалтуудыг маань мэрэгжлийн багш тасалжуулагч нар удирдан явуулах бөгөөд мөн амрагч хүүхдүүдэд зориулан surprise байдлаар спортын өндөр амжилт үзүүлж байгаа алдартай тамирчид зочин сургагчаар ирнэ боддоо. Зааж байгаа сте. Зааж штэ. За ээж нь явлаа шүү миний охин. Бортэж. Ээж!